За энийг үзчих да. Маргааныг эцэлсэн CS2-ын тоглолтод орчуулга гинэ. Аврора Монгол зэнэ. Энэ бүх түүх нэгэн YouTube бичлэгээс эхэлсэн юм. Туркийн Counter-Strike-ийн баг Аврора дэлхийн чансаад 6 дугаарт бичигдэж яваа. Тэд интернет дээр Tier list хийсэн. нэгэн контент гаргалаа. Ингийн л нэг tier list буюу чансаа тогтоох төрлийн бичлэг. Өглөөний хоол, видео тоглоом бүр хэрэггүй муухай зүйлсийг хүртэл хүмүүс ингэж ирэмбэлдэг штэ. Өөр төрлийн tier list битгий хайгараа. Сонин зүйлсч бий. Харин энэ удаа тэд дэлхийн аваргын тэмцээнд өрсөлдөж байгаа CS багуудыг ирэмбэлжээ. Тэгтэл юу байсан гэж Монголд гарч ирлээ. Тэд дэлхийн чансаа 5 дугаарт бичигдэж Аврорагийн дээр гарсан байв. Сүүлд Аврора Монголцтой тоглоход тэд бот нэргүүлсэн юм. Түүнээс хойш Монголд дэлхийн шилдэг багуудтай тоглоод огтхон ч хоцроогүй. Тийм болохоор энэ жигсаалтанд дор хаяж A tier эсвэл S tier дээр орох ёстой мэт санагдана гэтэл ингээд удалгүй Монгол зоог дэлхийн аваргын тэмцээнд 2 дугаар арь эзэллээ. Тэгээд Америкийн Остин хотод үзэгчдийн өмнө Алдарт Фейз кланыг буулган авч том ялалт байгуулсан юм. Энэ том ялалтын дараа Та энэ драма мэдж байгаа шүү дээ. Мэдхгүй л байгаа хэлтэй энэ бифиг. 34 настай ахлагч Мейдер тэр үнэхээр гайхалтай хүн. Угаалаг амьдардаг, эгэл даруухан, сайн аав. Карьерийнхаа туршид хизээж Falcons баг тожигдож үзээгүй юм. Тэрээр маргаангүй S tier төвчний баг гэж жирэгжээ. Харин яг тэр мөчид Шатрын Fight Master 2300-тай Монголын IGL Blitz түнд залруулах хийж жирэгсэн юм. Энэ тоглогчийн нэр уртж гэлээ тэр өөрийгөө үнэхээр өндөр түвшинд авч явдаг нэг юм. Түүний төрхийг харахад яг л Magnus Carlsen-ыг санагдуулна. Өрсөлдөгч рүүгээ дуугүй ширтэд суудаг. Айдас төрүүлэм харцтай. Magnus Carlsen ч амар хүн л дээ. Гэхдээ тоглолтын хувьд энэ хүн юуны дөрөнд дээр хамгийн олон хутганы фраг хийсэн тоглогч. Counter-Strike-ийн хамгийн том доромжлол бол өрсөлдөгчөө хутгаар намнах явдал юм. Харин Blitz энэ үйлрэлд хамгийн олон хутганы фраг хийсэн. Тэр зөвхөн энгийн үед ч биш, бүр 15 мянган үзэгчдийн өмнө баг нь хасагдах гэж байгаа ч хутгаа гаргахаас айдгүй нэгэн. Нэмж хэлэхэд тэр заримдаа үнэхээр боломжгүй тоглолтыг боломжтой болгочихдаг тоглогч л доо. Тэр шууд мэдэр гүйж ороод гайхамшигтайгаар 4 тоглогчийг дараалан унгасныг миний өмнөх видеон дээр би харсан. Энэ үйлдэл нь энэ үйлрэлд гарсан хамгийн солиотой тоглолт байсан гэж би боддог. Мөн түүний өөр нэг онцлог нь тэр хизэж бусад тоглогчид шиг нударгаараа мэдчилдэггүй. Харин хуруугаараа л хүргэдэг. Харин энэ бүх маргаан дунд энэ чухал дүр бол Монголцыг хамгийн дөрөнд бий тэр гэж шинэрсэн хүн. Тэр бол ердөө 20 настай Авьяслаг Шинод Викадия юм. Энэ тоглогч хизээж өөрийн бодлоо нууж хаалгүй өрсөлдөгчийн тухай бодлоо шуудхан хэлжигдэг нэг юм. Викадия өмнө нь Faceit дээр аман зөрчил гаргасныхаа төлөө 1 сарын ban хүртэл хүрдэж байсан. Тэр үнэхээр хэлэх гэсэн шууд хэлдэг хизээж дуугаа хураадаггүй хүн гэдэг нь ойлгомжтой. За ингээд энэ маргааныг төр орхиод Малта арал дээрх Blast Bounty Finance руу шинжилцгээе. Энд 8 баг өрсөлдөж байснаас Аврора 5 дугаарт харин Монгол 4 дугаарт жагсаж байлаа. Эхний раундд тэд хоорондоо таархан тэр. Тиймээс бүгдээ яг тээвэр иргэсэлд сууж байгаа мэт гараа хөлөө татаж аваад анхаарлаа хандуулцгаагаарай. Учир нь та бүхэн одоо Counter-Strike 2-ын түүхэнд хамгийн галзуу идэгмээргүй комбайкийг үзэх гэж байна. Гэхдээ тоглолт эхлэхээс өмнө Монгол золон Аврора багийнхан өөрийнхөө CS скинүүдийг бэлдэж авах хэрэгтэй байх. Тэд яг энэ бидээс дөрөвтөө M2-ыг туршаад үзсэн. Удаа автолж 6 раундыг дараалан авч туркуудыг бомб сайт хөлтөв боломж олгосонгүй. Монгол гарбууны раундыг авлаа. Үнэн дээр энэ тоглолт бараг шийдэгч шиг харагдсан юм. Викадия 3 алж 11 өгсөн байв. Монголын хувьд бүх ажил сайхан бүтэж байгаа мэт харагдаж байлаа. Тэгэхдээ сайн байна уу? Намайг Vox гэдэг. Би бол маш сайн снайпер. Одоо харж байгаарай. Би ганцаараа 2-ыг унгааж харуулъя. Хамгийн их сенстэй тоглодог. Spawn дээр хөрсөлдөгчөө унгасан ч цаг дуусчихсан тул давуу талаа ашиглаж чадсангүй. Тэд Викадия руу орохоос өөр аргагүй болов. Ингээд Викадия тэдний хажуугаас нэгээр нь цэвэрхэн унгав. Мөн тэр мөчөөс эхлээд Аврора баг бүр житгэлтэй болж бүр лифт буудалтуудыг амжилттай хийж эхэлсэн юм. Hey baby, nice shots in all direction. And Харин Монгол зөв баг бүх раунд нь B сайт руу орж 6 удаа ялагдсан атлаа дахиад Б-рүү дайрч орлоо. Яагаад гэдг нь ойлгомжгүй. Эсвэл тэд Zantares 99% автай. Учир нь тэр бол алдарт Zantares пикийг эхлүүлсэн. Туркийн багийн хард carry шүү дээ. Миний өмнөх нэг видеонд ч Монгол яг ингэж А саятраа 10 удаа дараалан явж байсан тохиолдол бий. Ингээд энэ удаа Б дээр 2-3 пост плант нөхцөл байдал үүсв. Үнэн дээр бид яг ийм өмнө нь олон удаа харж байсан. Контент бүтээгч хүний хувьд үзэгчийг үргэлж гайхшруулж дараа нь юу болох вэ гэсэн хүлээлттэй байх нь хамгийн чухал байдаг. Тэр утгаараа Монгол үнэхээр төгс контент болдог. excellent content. Us the man advantage. Plus, why is the health advantage too? Tries to gun him down, but he's lost track of Senzu. And a triple. За
За та үүнд бэлэн биш байхаа. Гэхдээ Монголд дараалан 7 дахь удаага бase сайтыг эзлэхийг оролдлоо. Би үннээсээ хэлж байна. Гэтэл гол доо. За та нар үүнд бэлэн биш гэдэгт итгэлтэй байна. Монголд дараалан 8 дахь удаага бase сайт руу дайрлаа. Ер нь бол Авророг яг тэгж утсан юм. Гэвч энэ удаа тэд хуурамч тоглолоо хийжээ. Монгол Б дээрээс 2 хамгаалагчийг унагаснараа Авророгийн бүх тоглогчид Б рүү ротейт хийсэн юм. Гэтэл яг үүндээ тэр технологийн хайрын тэмрэлт рүү гүгээд орчихсон хэрэг. Ингээд Монгол раундыг авч Туркуудын экономик бүрэн өсөн унгав. Үнэндээ раунд дээр ийм ойролцоо тоглолт болох ёсгүй байсан чи эцсийн эцэст Монгол Даст 2 дээр 13-11 харьцаатайгаар ялалт байгууллаа. Аврорч баярлалаа. Ядаж энэ тоглолтыг үзэхэд маш сонирхолтой. Харин би үзэгчдийн 3 минутыг дэмий үржих шиг л боллоо. За энэ бүгд ердөө ихний нөхцөл байдлын тайлбар байсан юм. Одоо бол би та нарт нэг асуулт тавья. Чи 11 минутанд юу хийж амжих вэ? Something 11 минутанд би бол яг 1 минутын бичлэгийг бол бүтэн үзэж чадна гэдэгт бол итгэлтэй байна. Амжин ах. 2 минутын видео реакшн хийх юм бол бүтэн үзэж чадахгүй байх. Чиний 11 минутанд хийж болох нэг зүйл бол Counter Strike-ийн тоглолтод тийг 8-аар хожигдох юм. Мэрэж дээрх бараг бүх раунд 1 минутаас ч бага хугацаанд дууссан. Монголд нийтдээ ердөө 9 килл авсан байсан юм. Бараг раунд бүрт Монголын тоглогчид давшин орж Авророгийн тавьсан бүх занганд нэг нэгээрээ гүйж орсоор байлаа. Гэхдээ Монголын тухайн нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Тэд хизээч бууж өгдөггүй. Тэд хизээч замаа солидоггүй. Энэ бол цэвэр зоригийн тоглолт. Гэхдээ ганц зоригоор ялалт авчихгүй нь харагдаж байв. Хэрвээ энэ тоглолт энэ хിവэрээ үргэлжилсэн бол би өмнө хийсэн Counter Strike-ийн түүхэнд хамгийн богино тоглолт гэсэн видеого ахин хийх хэрэгтэй болох байлаа. Энэ тоглолт бүр рекорд тогтоох хурдтай явж байв. Гэвч ядаж нэг зүйл Үзүүштэй л гэсэн үг Монгол те. энэ удаа арай удаан хожигдлоо. Туркийн шин тоглогч Жодагийн нэг нийтдээ 1-2 клачийн дараа тэд 10-0-оор хожигдож байлаа. Авророгийн уур амьсгал аян мэдл захилж байв. Тэд одоо юу ч тохиолдсон ялагдахгүй болсон гэсэн итгэлээр дүүрэн байлаа. 11-р раунд эхэллээ. Тийм ээ, та зөв бодож байна. Онооны харьцаа 11 тэг боллоо. Counter Strike 2 гарснаас хойш тэр нэг төвчний ямар ч баг ийм онооноос камбэк хийж байсан түүх байхгүй. Гэхдээ тэр хоёр төвшөнд нэгэн сонин зүйл өмнө нь тохиолдож байсан л та. Монголын гол тоглолт Хэдэн онд юм бэ? Cobblestone Pro тоглолтод байдаг байх үед л ямар ч байсан 15-0-оос байраа солиод 15-0-дод 15-15-аар овертайм гаргаад эсвэл 14-1 байлоо. Тэгээд овертайм гаргаад тэгээд 4 раунд тоглолт дуусчихсан. Тэр тоглолтод тэгээд би бит тавьсан байсан. Тэгээд байна алдсан. хоёр төвшөнд нэгэн сонин зүйл өмнө нь тохиолдож байсан л та. Манай баг хожижсэн баг. Монголын гол тоглогчдын нэг Од Синзу эхний 10 раундын турш ганц ч килл авч чадсангүй. Хамгийн эхний гарбууны раунд Тэгээд миний яг $8 Кукагийн Immortal алга болж ирсэн да. $8.5 гэлөө. дээр хийсэн 2 килл нь гайхалтай байсан л та. Counter Strike-ийн ертөнцид хамгийн том шившиг бол 13-0-оор ялагдах. Харин Монголз эхний хагсын сүүлчийн раунд дээр тэг 11-ээс бууж өгөхгүйгээр урдын адил зүгээр л урагштай арч орлоо. Гайхамшигтай тохиолдлоор Монгол зөв бөмбөгөн дээр 7 оронтой тоог оруулж чадлаа. Гэвч урдын адил Авророо сайтыг буцан эзэлж Монголзын боломжийг өгөх юм. Ингээд багийн ахлагч Блиц ганцаараа үлдлээ. Тэр яг энэ мөчөд өөрийн багийн нэр хүндийг хамгаалж үлдэх ёстой байлаа. Учир нь тэдний маргалдаж би тэр гэж дуудулж байсан. Яг тэр багтайгаа нүр тулсан энэ мөчөд 13-0-оор ялагдах нь тэдний хийснийг зөвтгөх том нотолгоо болох байлаа. Гэхдээ Азар Блиц бол Counter Strike-ийн хамгийн өндөр рейтингтэй in-game лидер юм. Түүний тоглолтыг юр бусын бүр сонин гэж хэлж байна. Блиц ах. Жинхэнэ статистикаар биш ч гэлээ тоглогчдын 95% нь тоглоомд жижиг static cross-ээр ашигладаг бол Блиц харин moment inaccuracy-г төвчүүлсэн байдаг. Тоглоомын туршлагатай тоглогчид мэднэ дээ. Ингэж тоглоно гэдэг бол үнэндээ нүгэл. Гүйж явах үедээ тэр бараг л cross-ээр харах боломжгүй болгоо гэсэн. Нүгэл. God, what is this shit? Oh, it's so disgusting. It has follow recoil on and movement and accuracy. Oh my, I'm done.
I'm done. It's too much. But for Гэхдээ Блицийн хувьд энэ нь шадарчны нямбай тооцоо төгс нэрэвчлэлт нь хэрэг болдог байна. player needs. Get play goes awry. Blitz locked in from the bricks. Double kill for him to deny the embarrassment in the 1v1 versus Santares, who goes out wide and falters the final round of the half. Баяр хүргэе. Монголын хувьд хамгийн том шивсгээс мултарч чадлаа. Онооны харьцаа 11-1 боллоо. Шадарчны нэрийн тооцоо хурц шийдвэр. Блиц голоор гүйж ороод харсан ихний хүнээ унгаж орхив. Гэхдээ жинхэнэ овжин тактик бэ дээр өрнсөн юм. Хоёр тоглогч апартмент дотор байрлал авсан. Нэг нь зориуд явж байгаа хөлийн чимээ гаргаж өрсөлдөгчийг төөрөгдүүлв. Ингээд Santares ба Vicadia хоёр яг тэр өрх рүү өөрсдөө орсон юм. Дараагийн раунд нь Blitz Major B tier гэж юу байдгийг харуулж 3-3 гранатыг яг толгоон дээр нь тэслэв. Гэхдээ дараагийн раунд асуудалтай раунд боллоо. Santares нэг ямсгаагаар 3 килл авав. Гэвч энэ үед Blitz-ийн шадрын хамтрагч байсан Techno гарч ирэв. Techno Terminator-ыг илүүрхэн устгаж харин Vox-ыг энэ удаа зүгээр л байваллаа. Монгол бүрэг Guerrilla Warfare маягаар тулдсанаар Aurora багийн Tech9 Rush төлөвлөгөөгч нурав. Team Gorilla. За ямар ч тэд яллаа. Ингээд Aurora time out зарлав. Дэлгэцээр багийнх нь уур амьсгал мэдрэгдэнэ. За тавьшир зүгээрээ. Тоглолтыг ердөө хагал үлдлээ. Тоо 5-11. Гэхдээ нэг зүйл тодорхой. Монгол зодоо давуу тал байгаа ч тэд үхэршгүй биш. Aurora хамгаалтанд байсан шиг бүгд харж байв. Тоглолт сунжирч 3 дахь мэт руу орох нь цаг хугацааны асуудал мэт санагдаж байлаа. Тэд ердөө 2 раунд авах хэрэгтэй байв. Эхний агас дээрх клач шиг ганц л төгс тоглолт гаргаж чадвал тоглоом дуусна. Ингээд яг тийм зүйл болов. Vicadia A site руу 50 алхаж орж ирээд 3 хүнийг дараалан буудаж байгаа. Үр дүнд нь Aurora баг map point авлаа. Тоглолтын туршид анхудаа Туркууд амьсгаа авч баг зэрэг тайвширч чадлаа. Учир нь тэдэнд ялалтаа баталгаажуулах 7-гийн 7 боломж байв. Гэхдээ яг энэ мөчид Синзүү эргэлзэлгүйгээр топ мэдээр дайрч шууд дайсны орон зайруу нэвтэрсэн юм. Тэгээд багийнхнаа дуудаж A site дээр стаклав. Синзүү киллийсэн ч Aurora ухаалаг шийдвэр гаргалаа. Тэд Синзүү эргээд гарахыг нь мэдж байсан тул хүлээж байгаад хоосон сайт руу давталгаа хийв. Гэвч тэд өрдөө ганцхан килл авсан тул үр дүн нь төдийлөн сайн байсангүй. B сайт дээр нөхцөл байдал хүндэрлээ. 4 эсрэг 2 үлдэв. Vox-ыг ихний киллээ чамархан авлаа. Харин Монголын хамгийн доогуур рейтингтэй тоглогч Techno ердөө 23 HP-тэй байхдаа trash толгортойгоо нүр туллаа. What's up, Vicadia? Techno ихний сумаараа л таригдчих. Дараа нь Vox-ыг хитэх зэрэг гаргаж алдаа хийлээ. Оноо 6-12. Гэвч бүх зүйл маш хурдан эргэв. Синзүүгийн оноо 6-14 болтлоо гэж Aurora тоглолтыг дуусгах боломжийг татав. А сайт дээр нөхцөл байдал хүндхэн байлаа. 2-ийн эсрэг 5. Aurora мэдээс болон Palace-с 2 хамгаалагчийг шахан орж ирэв. Эмзэний болон 910-д бараг боломжгүй даалгавар тулгуурлаа. 910 буудалтай яг оновчтой хийж эмзэний дор хаяж 2 дайсныг дараалан устгах хэрэгтэй байв. Гэтэл идэгмээргүй зүйл боллоо. Бид бүр яг тэгэлээ. Би энэ тоглолтыг ирээдүгээс дамжуулж байгаа юм шиг санагдаж байна. Aurora энэ мөчид идэх яар хожлоо ботдох төлөвлөгөөгөө өөрсдөө баллав. Тиймээс коуч Faber 2 дахь тайм аутаа алдлаа. Монголын хувьд одоо ганцхан зорилго үлдсэн юм. Овертайм хүрэхийн тулд дараалал нь 5 раунд ялж хүртэл унсан байснаасаа хойш шүү дээ. Шившгийн дарамт улам нэмэгцээр байлаа. Counter-Strike дээрх Монголын тоглолтыг үзнэ гэдэг бол яг л би юу болохыг огт мэдэхгүй CS-ийн маш ойролцоо тоглолтыг үзнэ. Гисэн бичигт гарын үсэг зурж байгаа гэсэн. Тийм ээ, та яг л тийм тоглолтыг үзнэ. Гарбуутай террористууд А сайт руу хүч төрөн орж ирэв. Гэвч Монголз энэ үүмэний дунд ч хүлээцтэй байж чадсан юм. Тэд Aurora-г эхлээд нүүдлээ хийхийг нь хүлээлээ. Харин тэр нь Jota-гийн буруу шийдвэр байлаа. Ингээд Santares ганцаараа үлдэж 1 эсрэг 3 клач алдмагц ширээ рүүгээ зөхөж уур хилэнгээ барьж чадсангүй. Ягд ч юм Aurora-гийн тоглогчдын царайнд дарамт төгшүүр мэдрэгдэж байна. Тэдний офенс болон дефенсийн ялалтын зөрүү асар их. Тиймээс тэдний T-сайт зөвхөн Santares дээр тулгуурлав. Хэрвээ Santares алдвал баг бүхэлдээ нурдаг юм. Тэгээд алдсан боломж бүрэн бүхэнд л болон хоримтлагдана. Харин нөгөө талд Тэгээ бас нэг талаараас гоё л доо. Яг үндэ Santares Aurora-д тэгээ Aurora-д тэ сая $1 зарж болоход байсан. Тэгээд тэрнийхээ оронд баяхныгаа чирээд явж байгаараас гоё л доо. Тэ. Тэд чимээг үхэн тоглолтондоо төвлөрсөөрөө төрөн залуугаа тагаа зөвхөн давж байлаа.
Аль тал бүрэн бай хийсэн раунд. Тэд яллаа. Бүс 12. Алхам алхмаар урагшилсаар. Дараагийн раунд Б сайд руу half бай довтлохоо. Бас л ялалт 10-12. Хэрвээ Монгол энэ мапыг авч чадвал энэ маргаан бүр мөсөн дуусна. Авророо дараагийн раунд дээр удаанаар А талын довтлохыг эхлүүлв. Гэхдээ тэднийг Инзиньо ба 910-ын хурц буудалтууд угтав. Харин Блиц ард талд нь 50 хяналтайгаар багийн сулдаалыг нөхөж Авророгийн алдааг дабл киллээр шийтгэв. Окей. Эхний 11 раунд дээр тэр ердөө 4 килл хийсэн байж дараагийн 12 раундад 21 килл авсан гэж бодтоо. Харин одоо том амт Викадия маань Оптайгаа 1-3 нөхцөлд үлдээд байв. Үсэж очиод ноускоп хайлайт хийхээр гарч ирлээ. Блиц чи юу хийж байна? Ингэх гэж байсан юм. That's what you're doing. There he is. They jump on him and the knives out. Spit in the Yes. face, salt in the wound. 24 rounds of action. B tier my ass. Unreal. So, Ингээд оноо 11-12 боллоо. Одоо тэд нь ганц л боломж үлджээ. Ичгүүрийн ирэмгээс ядалтыг булааж авах сүүлчийн дайралт. from the jaws of embarrassment. Barding Aurora on the approach. No vision needed. 9-10 has locked this in with Inzinьo on fire. This player crawls forward. Magic from the bottom of the scoreboard. Galil to chase down Senzu. Playing with him. Pistol out. World class comeback. Эцэст нь Монголынхон ирэмсэглэх цаг ирлээ. Коуч Мара энэ бүх комбекийн турш ганц ч тайм аут дуудаагүй юм. Тэр зүгээр л сандал дээрээ туглаад 5 хүүгээ бахархалтайгаар харж байлаа. Тэд аавдаа ялсан юм. For him. Гэхдээ комбек хийсний дараах хамгийн чухал дүрэн бол өөр тайм хожигдож байна. Монголч дөрмөө мэднэ. Ингээд аллага үргэлжилсэн. Сэнзүү 2 үнийг дараалан буудаж яг л шорлог шиг тэрийг л кебаб та. Кебаб монголцийнхэн ч инээдэ барихаа байлаа. Учир нь энэ тоглолтод бурхан өөрөө тэдний талд байлаа. Гэвч эцэст нь тэд Б сайт руу нэвтэрч чадлаа. Гэвч бөмбөгөө андер палас дунгачв. Жижи. Ингээд сүүлийн 15 раундын 14-ийг Монгол завсан байна. Чи 11-ийг байхад нь л маш муу байна гэж бодож байсан шүү дээ. Гэхдээ Жота бүх Counter Strike-ийн бүх дүрм тактикийг умартан дайрч орч Аврород 1 раундыг авчирч чадлаа. Окей, Йота. Одоо тэд хамгаалах ээлж ирлээ. Викадиад апара хамгаалах сайхан боломж тохиов. Perfect moment to strike with his AW. Recovery of Aurora. Woxic. За яг уу ядаж гранатаараа нэг кил авч чадлаа. Ингээд майдагэр боломж гарч ирв. Түүний нүд гялалзсан. За одоо ирцгээе. Би бэлэн гэж байгаа мэт. 13 руу харуулсан дайснуудыг хүлээж өг. Oh shit, not good. So, Blitz, remember how he has that like Блиц түүний хачин кроссээр B-foot богинохон жиргэнүүдийг санаж байгаа бол харин энэ удаа тэр caveman pick гэж нэрлэгддэг зүйлийг хийхийг оролдож байна. caveman peak. This is where Өөрөөр хэлбэл ямар ч хөдөлгөөтэй ашиглахгүй шууд л рамп руу гүйж ороод А сайт дээрх хамгаалагчдыг гинтийн байдлаар устгах оролдлого. Does it work? Тактикийн хамгийн том асуудал нь юу вэ? Чи үүнийг хийхдээ гал дундуур гүгээд гранатуудаас болтох хэрэгтэй болдог. also regularly doesn't work because Гэхдээ бас хэнийг нэ оптоо отож байх магадлал 50% тай. Тэгвэл энэ удаа яг тэр 50% нь байна. Снайпер нь түүнийг отож байна. Энэ санаа бараг л бүтэхгүй гэдгийг би мэднэ л дээ. Блиц ч мэдчихсэн. Гэхдээ заримдаа тооцоогүй тоглолт нь яг үнэндээ тооцоолсон тоглолт байдаг юм. Энэ бол шатар биш. Энэ бол Counter Strike. Instas! And they're not giving him anything. Minimize mistakes. The Maltese seas notoriously salty. But So who fucking easy. knew? It's because of Turkish tears. That's just unreal. Энэ тоглолт бараг төгс тэмдэглэлт явдал боллоо. Яг 1 жилийн өмнө FaZe Clan ч яг ийм гайхамшигыг бүтээж байсан. Тэд 1.1-ээс comeback хийж Team Liquid-ийг буулгаж авч байсан юм. Харин Монголд тэдэн шиг сагсуурч өрсөлдөгчд рүүгээ дунд руу гаргаж дормжилсангүй. Тэд зүгээр л дараагийн шатанд гарч дэлхийн чансаанд нэгдүгürt бижигдэж байсан Team Vitality-г хагас шигшээд hodсон юм. Харин финал тэд нар донгтуулсан л та. Гэхдээ энэ өрсөлдөөн тэнд дуусаагүй юм. Дараагийн тэмцээн болох eSport World Cup дээр энэ хоёр баг хоёулаа single elimination шатнаас гайхалтайгаар гарч ирж Grand Final дээр дахин очров.
Монголз Team Vitality-г дахин буулган авч харин Aurora гайхалтайгаар Team Falcons-ыг өөрсдийнх нь талбай дээр өөрсдийнх нь тэмцээнд ялав. 34 настай ахлагч Мейдер $10 сая бүрэлдэхүүн хүнтэй тэр том багийг бүр ичмэр байдалд оруулав. Гэхдээ энэ одоо үнэндээ өрсөлдөөн биш болжээ. Монголз тэднийг тоглолт бүртэл ялдаг болсон юм. Монголз e-sport World Cup-ын авраг болж 3-0-оор ялалт байгуулж $500 шагнал хүртлээ. 7 хоногийн дараа л ихэд тэд дэлхийн чансааны оройд гарч VRS-ийн жагсаалтаар дэлхийн номер 1 баг болж тодорлоо. Ингээд найзуудаа Монголзын фэн болсон юм. Учир нь Монголзын тоглолт бүр итгэмээргүй дахин давтагдшгүй байдаг. Бүр тэд дэлхийн шилдэг баг байсан ч гэсэн тоглолтод таамаглашгүй болдог юм. Okay, W leveled up, thank you.